За чухал ажлын ярилцлаганд бэлтгэж байгаа ажилгүйдэгчдэд зориулсан стар аргачлал буюу одоо ярилцлаганд төгс хариулах нууцын зөвлөмжийг би танд хэлж өгье. За та ажлын ярилцлаганд орохдоо өөрийнхөө хийсэн ажлыг хэтэрхийх одоо ерөнхий байдлаар эсвэл их хэд замраагүй яриад байгаа юм биш үз. Тийм болвол та дэлхийн олон шилдэг компаниудад ашиглагддаг стар аргачлалыг нэг ашиглаад үзээрэй. Situation буюу нөхцөл байдлаа ярих хэрэгтэй. Ямар нэгэн одоо түүх ярихтаа контекстээ бэлдэн хаана хизээ яг юу болсон тухайгаа ярина. За жишээ нь одоо би хуучин ажил дээрээ миний борлуулалтын дүн одоо 15%-аар 2 сар тасалдаад байсан. За таск буюу даалгавар. Та яг юг хийх ёстой, ямар зорилго үнээс суулж танд ямар асуудал тулгарсан бэ? Та яг юг засах ёстой байсан гэсэн асуултанд хариулаарай. Жишээ нь би борлуулалтын шинэ сувгуудыг одоо судалж шинэ харилцагчийг нээн татаж оролцуулах олох хэрэгтэй болсон. За гуравт нь action буюу энэ бол хамгийн чухал хэсэг. Та одоо яг ямар алхам хийсэн бэ? Та одоо яг багч нь биш, та зөвхөн өөрөө яг ямар алхам хийсэн тухайгаа энэ дээр ярина. Жишээ нь одоо би хуучин хэрэглэгчд рүүгээ залгаж судалгаа авахд бүтээгдэхүүний үн дээр гомдолтой байгаа тухай мэдсэн. TBS шинэ багц болон урамшууллын хөтөлбөрүүдийг боловсруулж эхэлсэн. За дөрөвт нь ресурс буюу таны хийсэн үйлдэл одоо ямар бодит үр дүн гаргасан тухай та тоо баримт ашиглаж хэлэх ёстой. Жишээ нь үр дүнд нь дараагийн сарда борлуулалтаа би 25% өсгөж чадсан гэж хариулах нь байна. За мэргэжлийн зөвлөгөө нь юу вэ гэхээр стар аргачлалыг ашиглахдаа та үйлдэл бол үр дүндний хэсэгт ярианыхаа 70%-ийг зарцуулаарай. Хүмүүсийн хөвчлэн нөхцөл байдал хэтэрхий урт ярьдаг. За танд амжилт хүсье.